Залилах гэмт хэрэг нь зохиомжтой байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах үндсэн шинжтэй байдаг. Үүнээс улбаатайгаар захим залилна нь залилагч итгээд бусдыг амар аргаар мөнгөтэй болгоно хэмээн итгэл үнэмшлийг төрүүлж, түүний захим хаяг, хувийн мэдээллийг өөрийн болгож авснаар хохирогчийн хаягаар бусадтай харилцаж, тэдгээрээс мөнгө төгрөгийг шилжүүлэн авдаг. Өөрөөр хэлбэл, залилагч итгээд нь Facebook, цахим орчинд хуурамч зарыг байршуулж, түүнд хандсан хохирогч нартай хувь чатаар харилцаж, итгэлийг нь олж аван тэдгээрийн хаягт хуурамчаар нэвтэрч ирсэн кодыг нь над руу явуул хэмээн аккаунт хаягийг авснаар цахим залин үүсэх их үүсвэр болж байна. Хавханд л үнэгүй олз байдаг гэдгийг анхаарч, цахим залилагчийн хохирогч болохоос хамтдаа сэргийлцгээе.